үндэсний хөгжил цэцэглэл тэсвэл унаалтан тухайн орны захирагчид бурхныг шүтэн мөргдөг эсхээс бурхан дартаж бурханд шүтэн мөргөхтөн ард түмнээ хөтөлдөг эсхээс хамаардаг. Цэцэглэн хөгжиж байж магадгүй чи өөрийн ард түмэнд бурхнаас төрж холдохыг зөвшөөрвөл улс чинь бурхны өрөөлийг улам л алдаж улс чинь бурхны өрөөлийг улам л алдаж усын чин соёл эргэмшил олмаа хүний хөлдөр гიშгэлэгдэж томодалгүй ард түмнэн бурхны эсрэг босож тэнгэрийг харан имайгар нэг зарим нэг шодрог хүчин оршдог хэдийч хүний зүрх сэтгэлд бурхны эзлэх орон зай байдаггүй альва засаглал тун хэврэг бөгөө бурхны өрөөлгүй ус төрийн талбай эмх замбрага алдаж ганц тохилтаж чаддаггүй Лөхтний ход бурхны өрөөлгүй байна гэдэг наргүй байхтай адилхан захирагчдын нар түмэндээ хичнээн хичээнгүй хувь нэмэр оруулаа гэж хичнээн олон шудраг хорол зөвлгөн хийлээгээд алж нөхцөл байдлыг эргүүлж хүм төрлөختний хувь заяаг өөрчилж чадахгүй ард иргэдэн хоолунд хувцас хонортой хамтдаа их амгалан суудаг улс орон бол сайн удирдагчдтай сайн улс гэж хүмүүс боддог гэвч өөрийг нэг ч хүн шүтэн мөргдөггүй улс орон бол өөрийнх нь устгах улс мөн гэж бурхан үздэг хүний бодол бурхныхаас үргэлж асар их зөвхөрдөг тиймээс хэрвээ улсын тэргүүн нь бурханд шүтэн мөргдөггүй бол угсийн хувь заяа маш эмгэнэлтэй байх бөгөөд энэ улс ямар ч хүрэх газаргүй байх болно бурхан хүний улсдор оролцдоггүй хэрэн улс үндэстэн бүрийн хувь заяаг хямдаа тэрээрэн дэлхий бүхий давшдан ертөнцийг хямдаг хүн төрлөختний хувь заяа болон бурхны төлөвлөгөөний холбоотой байдаг бөгөөд
хүн хувь заяагаа мэдхийг хүсвэл Бурхны өмнө ирэх ёстой Бурхан өөрийг нь дагаж шүтэн мөрөгдөх хүмүүсийг хөвжин цэцэглүүлж өөрийг нь эсэргүүцэж голдог хүмүүст дорой төлмөхөл авчирнаа